Ховд аймгийн Засаг морийн хөтөлбөртж байгаа. За 23 орны төлөвлөгөөн дээр байгаа бах гэж ойлгож байгаа. За Ховд улааны станцын өргөтгөлийн асуудлыг уг нь бол гэрээт компани нь болохоор 2023 оны 9 сарын 22-нд хүлээл гэж төлхөр бодвол хөсөлтөөр хүлээлж өгөхөр байгаа. Гэтэл энэ одоо асуудал нь бас нэлээд удаан шаардлагатай байна. 23 оны төсөв суусан мөнгө нь болохоор 3.2 тэрбум төгрөг. Уг нь бол суусан нийт суух ёстой мөнгө нь бол тэзүүгээрээ 9.6 тэрбум төгрөг. Урд нь бол суулгасан ярьсан мөнгө нь бол 8 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Тэрнээс 23 онд бол 3.2 суудсан байна. Тэгэхээр Ховд улааны станцын өнөөгийн байдал нь болохоор станцын дээд хүчин чадлаараа үйлдвэрлэх хүчин чадал нь болохоор 24 гигакалори байгаа. Гэтэл хэрэглэгчээс нэгж байгаа ачаал нь болохоор 27.4 буюу 3.4 гигакалори дулаан болвол шаардж байгаа. Өөрөөр хэлбэл зөв амьдрал дээр нийцүүлээд хэлэхээр нэг 300-аас 400 айлын хүчин чадлаар хэтэрсэн явж байгаа. Тэгэхээр энийг 24 онд бид нар хийж хэрэгжүүлэх юм уу? 23 онд гүйцээгээд хийж байгаа. Ер нь л 23 онд бид нар станцаа өргөтгөх ашиглалтанд орохгүй бол ер нь хүнд байдалд орохоор байгаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилд бол бид бүхэн 300-аараа ямар ч зогсолтгүйгээр 300-аараа нөөцгүйгээр 90 хоног ажилласан байгаа өндөр ачааллын үед. Тэгэхээр та нар бодоод үз. Нэг машиныг 24 цаг унтраахгүй Улаанбаатар орохоор мотор нь яадаг вүлээ. Сая 90 хоног бид нар ч үндсэндээ 100-аа унтраахгүйгээр явуулж байгаа байхгүй. Тэгэхээр бол 100-ны уул ширэм хайлдаг, экран хоолой дипломатд ордог гэдэг асуудлууд зөндөө байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас аймаг орон нутгийн зүгээс бас та бүхэн аймгийн иргэдийн хурал засаг дарга бол бас сангийн яамд бас хүсэлт тавьдаг. Тэр нь болохдоор очиж биелдэг байх юм бол бас болж байгаа юм л дээ. Тэгэхээр сая ерөнхий сайдыг ирэхэд би бас асуулга тавьсан. Дутуу байсан 1.6 тэрбум төгрөгийн асуудлыг бол шийдэж өгөхөр болсон. Энэ бол 24 онд орно гэсэн үг. Тэгэхээр сайдтай холбоотой асуудал тавьсан, эрчимчдийн сайдд бол асуудал тавиад за энэ компанийг шахаад та бүхэн ямар ч байсан энэ ондоо багтаагаад ашиглалтанд оруулж өгөөч л гэсэн ийм асуудлыг тавьсан байгаа. Тэгэхээр нэлээд халаалт дулаан бол нэлээд доголдохоор иймэрхүү хэмжээнд байна. Сая бол бид бүхэн 15 сайдын тушаалаар дулаан халаалтаа өгөөд чигдрүүлэх төвшөнд явж байна. За гал тусна баярлалаа.